Бүгдээрээ сайн байна уу? Тэгээд та бүхэндээ өнөөдөр хамтдаа хамтран харж байгаачлан шуулган ногоон соёлыг зэлсэн сэдвээр хэлцээ авах бэлэн болсон байна. Джон Стотын нэг номонд юу хэлсэн бэ гэхээр Бурхныг хайрлах гэдэг нь түүнийг хайрладаг бүх зүйлийг хайрлахын нэг мөн гэж хэлсэн. Тэгээд та бүхэн нэг түүхийг ярьж өгье. Өглөөнөр даруухан мандах үеэр шуулганы өнд нэг хөгшин имээ жижиг ууттай ямаа бариад ирэв. Хинч түүнийг анзаарсангүй. Тэр уутанд нь 3 жижиг пластик сав, 2 жижиг цаасан хог, хэдэн шилэн сав байв. Хинч имээс та нар юу байж явах вэ? Наатахаараа яах юм бэ гэж асуусангүй. Гэвч гартаа байсан зүйлдээ ихэд ач холбогдол өгч байгаа нь илэрхий харагдаж байлаа. Шуулганы хашааны болонд байрлуулсан амиг ялгах зорилготой хогийн сав руу пластик цаас, шил их мэтчлэн 3 төлөөр байж явсан хогоо имэмэн ангиж хийсэн. Хинч хараагүй мэт боловч хүүхдийн цуглааны хэсэг хүүхдийн бүлэг түүний үйлдэлийг анзаарч дуугийнхан ажилласан зогсжээ. Тэр өдөр хүүхдүүдийн нэг нь аавдаа хэлсэн. Аава, цуглаан дээр би бас хогоо ингэж ялгаж хийвэл ямар вэ? Тэр юм их зүйл хийж байна гэж хэлв. Маргааш нь тэр шуулганд хин нэгэн хог ангиж хаях нь Библийн дагуух орчноо хайрлах үйлдэлээр бичсэн самбар илгэсэн байжээ. 7 хоногийн дараа шуулганы бүх гишүүд хогоо ангилах ажилд оролцохжээ. Нэг сар өнгөрсний дараа тэдний шуулганы гишүүд хогоо бүрэн ангиж ялгахад суралцсан байна. Харин жил өнгөрөхөд бүсийн цуглаанууд болон тэдний бусад иргэн тойрныхын бүх цуглаанууд тэднээс үлгэр дуурайл аван тэднийг дагаж хэлсэн. Имэрний ганц жижиг үйлдэл байгаль төдийгүй суртахуун олон үнэт зүйл бас гэрчлэл нийгэм үзэл бодолд асар том өөрчлөлт авчирсан гайхалтай түүхийг бид уншиж. Чимээг хүн бас даруйхнаар хийсэн өчүүхэн сайн үйлдэл Бурхан ашиглах үедээ агуу том гişлэл болдог гэдгийг энэ түүхийд харуулдаг. Дэлхийн нийтэд жилд 1.2-оос 1.1-ээс 1.3 тэрбум тонн хог ойролцоогоор гардаг. Тэгэд 1.1-ээс 1.3 тэрбум тонн хог гэхээр ойролцоогоор бид нэр ингэ төсөөлөн бодъё л да тийм. Одоо бид Улаанбаатар хотын төв зэгт байх стадионыг мэдчихэж байгаа. Бөхөө байсан. Тэгэхээр тэр стадион байна. Тэр стадион бол асар том. Тэгээд 10 метрийн өндөртөө 10 метр гэж ойролцоогоор 3-4 давхар байсан шиг өндөр байхгүй. Тэгэхээр 3-4 давхар байсан шиг өндөр стадион шиг тийм хэмжээтэй 26,250 тийм 3-4 давхар байсан шиг өндөртөө тийм стадионы нийлүүлсэн хэмжээний тийм нэг хог дэлхийд нэг жил тутамд гардаг гэсэн судалгаа байна. Та боддоо нэг стадионыг 26,250 удаа нийлүүлсэн хэмжээний тийм их хог гардаг гэсэн 10 метр хэмжээгээр гэсэн. Ямар их хог гардаг болохыг бас энэ зургаас харж болж байна. Тэр эдгээр хогнууд ямар эсрэлүүдийг дагуулж байна вэ? Далайн тэнгисийн ноцтой бохирдлыг авчирч байна. Тэгээ амьтад шууд далайн гаралтай амьдралтай тэгээ масаараа өгөх тийм аюулыг авчирч байна. Хөрсний бохирдлыг авчирч байна. Ундны усны бохирдлыг авчирч байна. Агаарын бохирдол болон хоолтгийг авчирч байна. Хөлөмжийн хийг нэмэгдүүлж уур амьсгалын өөрчлөлттэй энэ дэлхийн дулаар шууд нөлөөлж байна. Дэлхийн дулаарснараа ямар олон сүр өөрчлөлтүүдийг харах болов гашгах боломжтой гэдгийг мэдчихэ. Тэгээ пластик бичил ширхэх нь хүн болон амьтдад тэдгээрийн аюулгүй амьдрах тэр орчныг бохирдуулж шууд нөлөө байгаа гэсэн. Тэгээ хогийн цэгүүдтэй одоо хогийн газар бууштай учраас хогийн одоо ашигтай одоо нэрүүд байх газруудад хогоор дүрээд тэгээд газар ашиглалт маань бас хомс болж байгаа гэсэн. Эрүүл мэндийн хувьд маш олон сүрэг нөлөө байгаа. Янз бүрийн хорт бодисууд, янз бүрийн өвчин тараах мэтчлэн тэм үү экосистемийн тэнцвэртэй байдлуудыг алдагдуулж байгаа ийм хортой нөхцөл байдлуудыг тэр мэн дагуулж байна. Тэгвэл дэлхийн улс орнууд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ гэж дэлхийн улс орнууд Дэлхийн улс орнууд нийт
гурван чухал тийм маш олон салбарууд байгаа шүү дээ. Гэхдээ гурван чухал шийдвэр байна. Нэгдүгээр бид нэр юу хийж байгаа вэ? Бидний хууль эрх зүйн маш сайн байна. Улс орн бүр өөр өөр гэсэн хуультай, үйлдвэрлэгч нарт хуультай, бас тийм хэрэглэгч нарт хуультай, тэгээд дахин боловсруулах хуультай, байгаль орчныг хамгаалах хуультай, хогийг ингэж ядлын ялгах нь үйлчлэх хуулиар дөрмээр журмуудаар бас хэмжигдэж бас ажилладаг байна. Тэгээд хуулийн этгээд аж ахуйн нууц иргэн үйлдвэрлэгч нарт тохирсон тийм хуулийн хариуцлагууд бас байдаг. Тэгэхээр одоо энэ дээр хогийг ангиж ялгаж байгаа, хогийг дахин боловсруулж байгаа хөгжингүй орнуудад хамгийн эхлээд нэгдүгээр төсөөлөх шалтгаан юу гэдэг вэ? Тэдний хуулийн бодлого байдаг. Хуулийн хэрэгжиж байгаа, маш сайн ажиллаж байгаа юм. Хоёрдугаар иргэдийн оролцоо байна. Иргэд үнээр маш сайн өндөр оролцоотой байна. Яг тэгэхээр энэ нэг хогийг одоо амжилт ялгахын тулд иргэн болгоны оролцоо хэрэгтэй. Тэр дундаа арай жоохон томрол нийгмийн хамгийн жижиг бүтц болох те өрх гэн айл өрх болгоны оролцоо зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр Америк бол дэлхийд хамгийн их хог гаргадаг. Тэгээд Хятад, Их Британи, Англид зэрэг орнууд байгаа. 260 сая тонн хогийг Америк дангаараа жил болгон гаргаж байгаа гэсэн бодлоо. Тэгэхээр 260 сая тонны тэр их хэмжээний хогийг та ингээ амшин ясан гэж боддоо. Хин ясан ч гэх юм. Харин энийг яадаг вэ гэхээр айл өрх болгон хамгийн анхныхаа дөнгөж тэ одоо хэрэглээд хог олж гаргах одоо тэр хамгийн анхны шалтгаан нь айл өрх өөрөөсөө хогоо амжиж чаддаг. Шилжиж пластик тийм цаас айцгийн үүддэг гэх мэтчлээ. Мөн эко хоног байгаа тэр хоол хүнсний хаяг гэх мэтчлээ. Ингээд ажлыг ажилладаг гэсэн. Тэгээд хөгжингөө орнуудад тийм өмнө дэлхийн хөгжингөө орнуудад нэгдүгээр нь гэсэн хууль зүйн шийдлэл маш сайн. Хоёрдугаар нь иргэдийн оролцоо маш өндөр байна. Тийм учраас бид хогоо амжилт хийж чадчих. Гуравдугаар нь юу гэхээр үйлдвэрлэл болон дахин боловсруулах үйлдвэрлэл болон шатаах үйлдвэрүүд байна. Ихэнх одоо дэлхийд тэргүүлж байгаа улс орнуудын хувьд 50 болон түүнээс дээш явах. Даал хүртэлх хувийнхаа нийт гарч байгаа хувийн даал хүртэлх хувийг ямар нэгэн байдлаар дахин боловсруулаад бүтээгдэхүүн болгож гарч байгаа. Юу вэ гэдэг нь маш олон бүтээгдэхүүн гарч байгаа гэсэн. Тэгээд үлдсэн 30% шатааж байгаа. Тэгээд цөөхөн хувийн магадгүй тий болшиж байгаа ч гэдэг юм уу. Тиймгүй арга замуудаар юм. Хогийг устгаж ийна, ангилж ийна, бас боловсруулж ийна, шатааж ийна. Тэгээд дэлхийн хөгжингөө орнууд сайн хоёр төлөв авч. Нэгдүгээр дахин боловсруулах үйлдвэрүүд хувийн эрхлэл маш их өргөнөөр бий болсон. Хоёрдугаар нь үгээр шатаах үйлдвэрүүд, улсын чанартай шатаах үйлдвэрүүд, хувийн чанартай шатаах үйлдвэрүүд. Дахин боловсруулах үйлдвэрийн хувьд бол нэм өөртөө хийсэн бүтээгдэхүүнүүд гаргадаг бол шатаах үйлдвэрийн хувьд бол тийм түүгээрээ дамжуулаад эрчим хүч боловсруулж байгаа бас нэг чухал үүрэг. Хөгжингөө орнууд биднээс төрүүлээд ашиглаад явж байна. Тэр эсвэл маань болцоог 1970-аад 65 оноос хойш ярьж хэлсэн юм ашиг байгаа. За тэгвэл өөрсдөн дээр л ойлгох тийм. Тэгвэл өнөөгийн Улаанбаатар маань юу болж байна гэж. Өнөөгийн Улаанбаатар маань юу болж байна. Би нэг сонирхолтой судалгаа бас хийсэн. Улаанбаатарт жилд дунджаар 1.2-оос 1.5 сая тонн хогийг ялгуулж байгаа гэсэн одоо гарч байгаа гэсэн. Энэ дунджаар Америкийн хогтой харьцуулах юм бол харьцангуй баяр үзээ 260 гэх баг гэсэн. Дэлхийн нийт одоо тий хогтой харьцуулах юм бол 0.17% манай Улаанбаатар хог эзэлж байгаа гэсэн. Гэхдээ энэ нь бас тийм жижиг зүйл биш гэдэг нь харах боломжтой. Энэ юу гэхээр тий 3-аас 4 давхар одоо байшин шиг тийм өндөр хэмжээтэй хогийг стадионы хэмжээгээр үзвэл 7-оос 8 тийм стадион шиг тийм том хүрээнд 3-аас 4 давхар байшин шиг өндөр авах тийм нэг хогийг Улаанбаатар маань нэг жилийн хугацаанд гаргаж байгаа гэсэн судалгаа байна. Тэгэхээр энэ хогнууд маань яг одоо өнөөгийн бидний нөхцөл ямар одоо тий сөрөг үр дагаврыг бид тавьж байгаа юм. Хамгийн нэгдүгээр бидний мэдж байгаа шүү дээ. Агаарын хөрж. За бид нэгэн тий манай 3 том хогийн зэрэг байгаас 2 том хогийн зэрэг хотынхаа арч байж. Тэгээд салхимын дандаа баруун хэмээсээ байдаг. Энэ хойд зүгээс байдаг. Тэгэхээр энэ нөөрэ ингээд биднээс ямар сүрмэл авч ирж байгаа гэхээр хогноос гарч байгаа тэр хот хийнүүд хот агаар шууд Улаанбаатар хот руу ирж байгаа. Яг тэгэхээр манай хогийн зүг Улаанбаатар хотоос холгүй 2 км цаан зайтай сошиал медиас байдаг. Нэгдүгээр агаарын хөрч, хоёрдугаар төлөмжийн хэмжээ.
дараагийн нь юу гэхээр хүчний бодлыг асар их ялгаж байна. Яг гэхээр манад одоо шатах үйлдвэр байхгүй. Манад амжилтын ялгах одоо дахин боловсруулах үйлдвэрүүд бол том хомс байгаа. За би энэ тухай удахгүй ярих болно. Тийм учраас хүчийг шууд өгөх болж байгаа. Манай хэдээс шийдэж байгаа үндсэн хад нь юу гэхээр хогн угаалгах үсэг нэг бол газар ухаад хогоо болох. Одоо энийг болохоор ланд шифт буучлах арга гэдэг. Тэгэхээр энэ хадыг энэ хоёр аргыг манай бас болцоо шилжиж байгаа гэсэн. Гуравдугаар үндэсний усны бүхэл шууд нөлөөлж байгаа гэж байна. Дөрөвдүгээр нь юу гэхээр газар ашиглах ба газрын хордлол байна. Тэр хог нэмэгдний гэдэг чинь тэр хэмжээгээр газрын ашиглалт маань томсоод л гэсэн. Тэр хэмжээгээр газрыг бохирдуулж байгаа. Газрын ашиглалтыг ус багасгаж байгаа гэсэн. Дөрөвдүгээр нь болохоор янз бүрийн хортон шалж тэдгээр өсөлт тэгээд бас хор нөлөөлөх тухай. Бидэнд нөлөөлж байгаа тийм бодтой судалгаа байна. Дараагийнх нь болохоор амьсгалын зам болон орчны хөрсний байдлаас үүдэлтэй бусад бүх өвчлөлүүдийг бас нэг шалтгаан болж байгаа гэсэн ийм судалгаанууд байна. Улаанбаатар хотын хувьд зөвхөн. Үүнийг энэ нөхцөл байдлыг яаж өөрчлөх вэ? Энд хийсний чухал бас ямар хамаатай тийм. Дөөний хийж байгаа бол Монгол улс үүнд хэрхэн олцож байгаа. Манай улсад маш сайн хөрөлтөмүүд байгаа, журмууд бас байгаа тийм. Гэхдээ энэ нүүрийн өсвөр шалтгаанууд нь хүмүүсийн хогоо амьдлан ясаа, хүмүүсийн хогоо амьдлан ясахад суралцаагүй тийм. Яг л манай Улаанбаатар хотын замаар гудамжаар ямар их хог байдаг вэ гэдэг нь жолоосны шууд цонхоор гаргаж тийм. Энийх ажил шийддэг хүмүүстэй карманда байгаагаа хогийн самрын биш зүгээр дуртай газраа гэдэг ч юм уу. Тийм нөгөө нэг анхны шатны бидний өсвөр амьдралын маяг байхгүй учраас асуудал гарч байгаа нь юу гэхээр хууль их зүй байгаа гэсэн тэрийг бүрэн дүгнэлт хэрэгжүүлж чадахгүй байгаа гэсэн. Тэр энд шийдсэн бас дөрөвдөө бодлогод байхгүй ба харин гарч байгаа тэгэхээр тийм туршилтын шатндаа явж байгаа шүү. Хоёрдугаар иргэдийн оролцооны үр дүн ямар байна вэ? Яг гоо бид мэднэ Монгол улс масаар харах юм бол иргэдийн оролцоо том байгаа. Гэхдээ юу гэхээр одоо сүүлийн жилүүдэд иргэдийн оролцоо нэмэх нь бол энэ тэнцтэй одоо манай Улаанбаатар одоо зохион байгуулж байгаа ажлууд байна. Нэг хороод үргэлжлээ, нэг хэсэг бүлэг айлыг аваад, нэг гудмыг аваад, нэг хэсэг бүлэг асуудыг аваад энд хэрэгжүүлээ. Энд хог амьд ажиллах эсвэл сургууль гэдэг юм уу, цэцэрлэг гэдэг юм уу, зарим төрийн албаны алтан байгууллага нэг сонгож аваад тэгээд туршилтын маягаар иргэдийн оролцоо нэмэхдээ тийм туршилтын хэсэг бол явагдаж байгаа юм. Гэхдээ энэ бол хангалтгүй мэдээж бидний харж байгаа чинь хангалтгүй. Тэгээд өөр бас нэг хүчин зүйл юу гэхээр яг хог амьд ажиллаж хийж болох тийм үү нөгөө нэг ялгах үйлдвэрүүдтэй дахин боловсруулах үйлдвэр, шатах үйлдвэр мэдчихтэй гэдэг нь хомс байгаа учраас яаж байгаа гэхээр нөгөө нэг англи ялгсан хүмүүдээ буцаад нэг машин дээр мэтлээд аваад явж байгаа. Хамсалтай тийм. Иргэдийн оролцооны хувьд бол төдийлөн бас сайн биш байгаа. Энэ зүгээр эхэлж байгаа туршилтын шатанда явж байгаа гэсэн судалгаанууд байна. Гуравдугаар аль үйлдвэрийн хувьд ямар байна? Улаанбаатар хот 2025 он зарласан. Энэ юу гэхээр 2028 он гэхэд шатах үйлдвэрийг байна. Одоо манай энэ хотын баруун зах болох бие орчинд хог шатах үйлдвэрийг байна. Үүнээс эрчим хүч боловсруулах тийм зорилготой хогийг шатах үйлдвэрийг байна. 50 болон түүнээс дээш хүрэх шатах үйлдвэр байна гэсэн судалгаа байна. За тэгээ манай бас мөн дахин боловсруулах үйлдвэрүүд байна. Тэгэхээр энэ данд хувийн үйлдвэр. Тэгээ жижиг тустай нэг тийм үйлдвэрүүд байна. Энэ боржуур гэж янз бүрийн пластик материалууд гэж маш олон зүйлүүдийг хийж байгаа. Гэхдээ энэ нүрээ нийт тоо хаядлыг хамгийн ихтэй ихэд 11 орчим хөл эзэлжийн ажлын судалгаа хамгийн сүүлийн үеийн судалгаа. Тэгэхээр үлдсэн 90% яах вэ? Шууд боловсруулах юм уу эсвэл хог ногоож үүсгээд хайж байгаас өөр ямар ч арга байхгүй одоо байна. Тэгэхээр нэгэнтээ ийм хүчтэй байдал байна. Гэхдээ 1960-аас 1970 оноос ихтэй одоо энэ манай дэлхийн мань хүн амын хэсэгтэй зэрэгцээ яхаа аргагүй хог ангилж ажиллах систем, тэг хогоо дахин боловсруулах систем, хогоо шатах тийм нормал нэгэн байдлаар байгаль нээлттэй арга замаар шийдвэрүүдийг бас дэлхийн нийт яриад байсан. Тэгээд доктортой хөгжлийн 17 зорилго байна. Нэгдсэн үндэсний байгууллага нэгдсэн. Доктортой дэлхийн доктортой хөгжлийн 17 зорилго. Тэгэхээр энэ 17 зорилтыг нийтдээ баг 7.8 хүн зөвхөн хогтой холбоотой. Хогтой ямар нэгэн байдлаар холбогдож байгаа 7-8 баг 50% байна. Зорилтууд байна. Тэгэхээр энэ хог өөрөө ямар чухал бидний үзэгдэл болж байгаа юм би тийм саяны нэрсээ судалгааны бас өсөл байх бас хаагүй яашаа ойлгуулсан. Түүний үүний төлөө Христийн бие болсон чуулган юу гэж хэлэх вэ? Би санал хэлж нэгдүгээр бид нэр шийдвэр гаргаж байна. Бурхны үгийн дагуу нийгмийн хөшлийн төлөө бид нэр хог амьсан ялгын гэсэн шийдвэрийг бид нэр гаргаж байна. Хоёрдугаар нь юу гэхээр чуулганууд нэгдэх хэрэгтэй энэ ажил. Хоёрдугаар
чуулган дотор байгаа нэг болох гэр бүлийн хүмүүс нэгдэх хэрэгтэй. Гуравдугаар юу гэхээр бид нэг оролцоог өндөрлөх. Энэ оролцоонд ямар оролцоо байх вэ гэхээр хогоо сахшиг бацтайгаар ангилж ялгах. Ангилсан хогоотой ангилснараа дагуу цуглуулах. Асуурал ямар нэг байдлаар хоёр төшгөөний даах зөвүүдэд хөргөж өгөх, үйлдвэр үйлдэлд хөргөж өгөх, тэрийг мөнгө олох, эсвэл тэр хүмүүстэй холбоо тогтоож ирж явах, эсвэл ямар нэг байдлаар ангилж ялгасан байдлаар хогны машинд хүлээлгэж өгөх. Ийм оролцоонууд хэрэг чуулган хийж чадна. Дөрөвдүгээр бид юу гэхээр бид нэг бодит одоо энэ үйлдэлээс бид бодит нөлөө бодит нийгмийн оролцоо бодит боломжууд гарч ирэх болно. Чуулган үүнд оролцсноор ямар бодит одоо үр дүнгуудыг бид нэг гаргаж ирсэн байна. Практик хийдэг үр дүнгуудыг бид гаргаж ирсэн байна. Нэгдүгээр чуулганы хувьд ямар өөрчлөлт, ямар үр дүн, ямар бодит одоо үр дүн гарах юм бэ гэж. Ингээд чуулган нийгмийн харилцааны хувьд нийгэмд бодит оролцоо үзүүлсэн гэсэн. Тэр юу гэхээр чуулган нийгмийн харилцааны хувьд олон ажил хийж байгаа тийм янз бүрийн үйлчлүүд хийж байгаа. Гэхдээ яг ингээд нийгмийн харилцааны ингээд яг бодиттой нэртэй чуулганууд хогийн сабрыг ялгах юм уу, чуулганууд хогоо ангилын ялгах гэдэг юм уу, чуулганууд одоо нэг тогтсон өдөр хотынхон төлөө их нийтийн тийм цэвэрлэх гэдэг юм. Яг энэ ажилд яг хөө энэ чуулганууд оролцолтой тохиолдох юм гэсэн. Гэхдээ яг ингээд чуулганууд хамтаар ингээд юм оролцож байгаа нийгмийн тийм дөрвөлт төхөөр тиймэрхүү нийгмийн үйлчлүүдийг бид хараахан хийгээгүй байна. Яг энэ хоттой холбоотой ялангуяа бусад үйлчлүүд мэдээж байх боломжтой. Бас нийгмийн харилцааны өрөөнд хийж байгаа зөндөө олон үйлчлүүд чуулганууд байгаа гэх юм уус. Гэхдээ нэгдсэн нэг ийм системтэйгээр бид нар төлөвлөгөөтэйгээр бид нар нийгэмдээ бодит хувь нэмэр оруулах боломж нь нэгдэж байна гэж чуулган. Хоёрдугаар итгэгчид хогоо амьлан ялгаж түүнээсээ бид нар хогоо амьлж ялгах зүг давталтай болсон. Зүг амьдралын хвштэй болсон. Чуулган юуны төрөнд хогоо амьлан ялгах зүг давталтай болсон. Гуравдугаар чуулганы хувьд тийм гуравдугаар Бурхныг хайрладаг. Бурхны хайрладаг бүтээлийг хайрснаар бид Библийн бас нэг чухал хэсгийг амьдралтайгаа холбож бичигдсэн үгийг бид амьдрал болгох боломжтой. Юу гэхээр бид мэднэ. Библиэд тийм Бурхан биднэрт газар дэлхийг захирах мэдлэг өгсөн, өөртөө хамтдаа эзэмшлэх мэдлэг өгсөн. Бас ачлан тоодох эвлэх мэдлэг ч гэсэн Бурхан биднэрт. Бас энэ өөрийн мэдлэг өгсөн байна. Хийх юм бас хараад. Хоёрдугаар бүлгээс ялангуяа гуравдугаар бүлгээс харах юм бол. Тэгэхээр энэ өөрөө юу хийж байгаа гэхээр түрүүний Тэжоос тодорхойгүй хэлсэн шиг Бурхны хайрладаг бүх зүйлийг хайрладаг, хайрлах нь өөрөө Бурхныг хайрлаж байгаагийн илэрх юм аа гэсэн. Бурхны байгууллагыг хайрладаг. Иесус юу гэсэн байгууллага хийж ашигтай үйл явдлыг Бурхны хин ингэж байна. Шууд хин унаалтай тийм хин ингэж юм байгууллага гэж захирч байгаа Иоаннаас гэж. Тэр Бурхны хайрлаж байгаа байгууллага бид ч гэсэн хайрлаж бид ч гэсэн оролцоотой байх үүрэгтэй байна. Тэр үгээрээ бид нар үнэгээ бид нар би юу гэж тодорхойлоод байна гэхээр бичигдсэн үгийг амьдрал болгох боломж бидэрт байна гэж хэлээд. За нэгдүгээр чуулганы хувьд энэ гурван одоо бодит үр дүн гарах боломжтой байна. Тэгвэл бид нар нийгэмдээ ямар том бодит үр дүнүүдийг ямар том нөлөө үзүүлэх боломжтой вэ? Энэ бүр маш чухал. Ингээд бид агарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол зэрэгтэй бид маш тодорхой хувь нэмрээ оруулж чадна. За газрын бохирдолтэй одоо юу гэдэг хортон шавжийн бохирдол гэх мэтчлэн. Энэ маш тодорхой бодиттой хувь нэмрээ оруулах боломжтой нэгдүгээр. Хоёрдугаар бид нар юу гэхээр нийгэмд үүсээрээ сайн гэдэг бид нар харуулж жинхэнэ нөгөө Матан номд хэлсэн шиг дэлхийн гэр бид нар болох боломж. Улаанбаатарын гэр бид Монгол улсын гэр шиг болох боломж. Яг бид түүнээс асуух. Яг нэг хэрэгцээ байгаа. Яг нэг хэрэгцээ байгаа гэж хэлж байгаа хэрэг Монгол улс одоо нэгд яриад хэлцээ. Хэрвээ бид хийхгүй бол өөр хин нэг өссөн өгөх юм. Хэрвээ бид нар оролцохгүй бусад хүмүүс оролцсон. Тэгээ бид яг энэ талбарт гэрэл болох. Бид энэ талбарт сайн мэдээ болох. Бид энэ талбарт сайн нөлөөлөх хондог боломжуудыг бид наашнаа асуу. Тэр хоёрдугаар бид юу гэхээр нийгэм бид үйлсээрээ сайн мэдээг харуулж бид гэрэл болох боломжтой. Соёлын өөрчлөлтүүдэд тийм түрүүлж бид чуулган Христийн бие түрүүлж хувь нэмээр оруулах боломж бидэд байна. Тийм учраас бид энийг бас илрүүлэх хэрэгтэй байна. Тийм учраас ногоон чуулган гэдэг илтгэлийг бид авах тааж байна. Гуравдугаар чухал үр дүн юу гэхээр сүм чуулган төр хоорондын харилцаа уялдаа холбоо сайжруулах.
Тэр юу гэхээр Монголд сүм чуулган төрийн харилцаа бол хамгийн муу. Юу гэхээр сүм чуулганы зөвшөөрөл, сүм чуулганы сонголт, сүм чуулган гэхээр христийн гэхээс нэг жоохон алгадчих үзэл төр засгийн ч байгаа, нийгэмч байгаа. Тэгээ бүр нэг амар тий нэг алан хэдэн 20 цаана айхтар тийм бүр хүнд хэлбэрийн авшлага байхгүй гэсэн үгээр бидний бол бүхэлдээ тавьчих байгаа юм шийдвэрүүд бас тийм хандлагууд байгаа. Харин бид нөлөө үзүүлээд ихгүй. Бид нар өөрсдөө тий чимээгүй дотроо байгаа даа. Харин бид нар өөрсдөө ихэд гарах уу? Ямар бодтой, ямар том нөлөөллүүдийг бид нэр хоттой, улстай авчиж болох вэ? Эд сүм чуулган төр хоорондын харилцаа хоёртой холбоос сайжирч хот чуулгануудыг эргээр харж харин бүр биднээс үлгэр дүүрээс авах юм боломж байна. Ийм бодлогууд бидний хэрэгжүүлээд эхлээд үр дүнгээ танилцуулах юм бол гарна гэж харж ийм итгэл үндэстэй, ийм ирээдүйг үндэстэй. Дараагийнх нь юу гэхээр Улаанбаатар хотын бүх айл цаашлаад үндэсний хэмжээнд бид загвар болох боломжтой. Юу гэхээр бидний хэрвээ энэ үүнийг бид сайн хэмжүүлж чадвал бидний хэрвээ маш хариуцлагатайгаар хогоо зүг хангилж ялгаж бид зөв системийг төрүүлж бүрэлдэхүүн христийн чуулган, христийн бий болсон чуулган чуулганууд итгэгч айлгууд энэ системийг төрүүлээд бий болгож чадах юм бол биднээс хот өөрөө суралцсан. Биднээс улс өөрөө суралцсан. Бид нар өөрсдөө бидний үйлдэл, бидний хогоо амьдарч явж байгаа амьд маань өөрөө ирээд хотод амьд жишээ байна. Амьд жишээ байна. Бид нэр тийм загвар болох боломж байна, бид нар бодит нөлөө үзүүлэх боломж байна, бид өөрсдөө өөрчлөх боломж байна, бид нар байгальчлагыг хайрлах боломж байна, бид нар Бурхны хайрлаж байгаа бүтээлийг хайрлаж байгаа амьдрал болгох боломж, бид нар маш олон боломжууд байна. Үүнээс гарах маш сайн, маш олон сайн үр дүн байна. Тэр бид нар ингэж христийн бий болсон чуулган ингэж бид нар байгаа газар нөлөө үзүүлэх гэж байна. Маш энгийн, маш жоохон татал боловч бид бүрэн маш том нөлөө хоттой, улстай, хүрээсэн борчтой нийгэмдээ маш том бодит хөл нэмэр, маш том бодит сайн үр нөлөөлөл үзүүлэх боломжууд байна гэдгийг хэлж байна. Тэр би та бүхэндээ ахин нэгэн төвшлийн нэг үг яриад тэгээд энэ зүйлээ дуусгах гэж бодож байна. Хуучин цагт нэгэн айлд хоёр хөршин амьддаг байжээ. Нэг нь өдөр бүр гэрийнхээ гадаа байгаа хогийг тоохгүй салхинд хийсгэхэд нь салхи аваад явна гэж хийдэг байв. Нөгөөх нь харин өдөр бүр гарч ирэн цэвэрлэж хогийг ангилж ил галт шатах зүйлсийг нь ялгаж хэрэгтэй эсхийг дахин ашиглах аргалын үн шиг хүртэл гэж орхилгүйгээр цуглуулдаг байсан. Тэний өдөр яасан гэхээр сумынхан уулын бэлт хамтдаа цэвэрлэлээ ихээр цугларсан. Хүрээлэн болчтой сумынхан. Тэг хүмүүс хогоо түүхэд нэг сонир зүйл ажиллагдсан. Тэр юу гэхээр уулын имлийг баруун тал нь маш цэвэрхэн байсан. Ямар ч хоггүй байсан. Нэг уулын баруун талын имлэг маш цэвэрхэн байсан. Харин зүүн талынх нь ямар байсан гэхээр маш их хогтой байсан. Янз бүрийн пластик зүтгэл бүрийн янз бүрийн хогтой байсан. Тэгтэл ахад наснуудын нэг нь үл ялэгтэй энийг чиглээд юу тиймэр тэр хүмүүсийн даашаалж юу гэж хэлсэн бэ гэхээр баруун талд цэвэрхэн байдаг тэр өдөр бүр хогт өдөх хөгшний үйлчөө байрдаг таашгүй гэж хэлсэн байна. Тэгвэл өөрөө цэвэрхэн байвал орчин дагаж өөрчлөгддөг юм аа гэж хэлсэн байна. Тэгээ энэ үг сумынхны сэтгэлд хончиж өнөөдөр хүртэл ямар хийх зүг энэ үйлдэлээс болж гарсан бэ гэхээр баруун ингэх шиг байя гэж хэлсэг бий болсон байна. Тэр яг энэ түүхтэй адилхан нөлөө үзүүлэхдээ баруун ингэх шиг байя гэдэг ийм сум даяар яригдах, хот даяар яригдах гэдэг боломж байна. Яг үнтэй адилхан хизээ нэгэн өдөр бидний Христ итгэгчид сүм чуулганы оролцооноос болоод хотын дарга маань ингэж хэлвэл ямар гоё зааштай. Иесусийн цуглаан шиг байя. Христэд итгэгч нар шиг байя. Христэд итгэгч нар шиг болёо гэж өдөр гарцаагүй ирэх болно. Тэгээд энд таны жижиг оролцоо, энэ таны жижиг өдөр тутмын жижиг үйлдэлүүд, энэ таны өдөр тутмын жижиг хийвшлүүд дадлууд өөрөө асар том өөрчлөлтийг авч ирэх болно. Тэгээд бид нэгэн өдөр Христ итгэгч нар шиг байя гэж хот маань биднийг харах бол, хот маань биднийг хүлээн зөвшөөрөх бол, улс маань биднийг харах бол
Харин үүний тулд таны оролцоо ямар байх вэ? Энэ үгээр би хэлээ дуусгаж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.